Эргэл зэгмийн мэдээллийн сайт дөрвөн ертөнц дөрвөн ирээдүйн реалити сурвалжлагынхаа анхны дугаарыг үзэгчдэд хүргэснээс хойш хэдийн 4 сар өнгөрчээ. Монголын гэрэл ирээдүй болсон хүүхэд багчуудын сэтгэлгээ, бие биелдэр, хувь хүний хөгжил, төлөвшөлт, урлаг спорт ямар чухал нөлөө үзүүлдгийг бид уг нэвтрүүлгээр нэг харуулгыг зорж байгаа лээ. Хөл хорионы улмаас 4 хүүхдийн маань хичээл сургалтанд зогссон ч манай бяцхан оролцогчид гэртээ уйггүй хичээллэж байгааг нь. Бид энэ удаагийн дугаараа 4 хүүхэдтэйгээ онлайнаар холбогдсон бэлтгэсэн боловч палеатчин охин аялгаа маань хувийн шалтгаанаар оролцох боломжгүй болсон мэлээ. Манай реалити сурвалжлагын бааtruуд болох төгөлдөр хураар хичээлдэг Номон Сундар, морин хуурс сурч буй Ануудар, такеквондогийн дэлхийн аврах болох мөрөөдөлтэй бэлгүн хүн маань хичээл дугуулангаас санаж байгаа ч улам их хичээж өөртөө хөгжүүлж байгаа гэдгийг хэлсэн юм а. Монголын гэрэлт ирээдүйн төлөөлөл болсон 3 хүүхэд маань хэр ахиж дэвшсэнийг хамтдаа харцгаая. Ийхүү бид морин хуурч Ануудар охинтойгоо онлайнаар холбогдсон мэлээ. Сайн байцгаана. Миний нэрийг Санантай гэдэг. Коронавигаар над морин ураад авчихсан гэртээ байгаа. Одоо би гэртээ тавьж байгаа дуугаа тоглож үзье. Гэртээ ганцаараа их юм муухай гартаа их гоё. Дөнгөрч сурч эхэлчихсэн чинь өвчин гараад өвчин хүртэн дасасаа. Ануудар охин маань дугууландаа явахын туйлын хүсэлтэй байна шүү. Шантрахгүй хичээгээд байгаарай. Дараа нь бид олимпийн авраг болох мөрөөдөлтэй бэлгүн хүүтэй холбогдсон юм. Гэртээ бэлтгэл хийх нь хувцсаа өмсөж болохгүйгээс эхлээд такеквондогийн байрандаа бэлтгэл хийхээс их өөр байна гин. Тийм хэдий ч гэртээч бэлтгэлээ тасралтгүй хийж шатар даам шинээр сурч өөрийгөө хүжүүлж байгааг нь шүү. Гэртээ бэлтгэл хийх Такеквондогийн бэлтгэл хийх шал ондоо. Тэгээд такеквондогийнхаа өмсгөлийг гэртээ өмсөж болохгүй. Тэгээд бас германаас зай муутай болохоор яг такеквондогийнхаа талбай дээр хийсэн гоё яадаг. Хувцас хонроо бас өмсөж чадахгүй. Өмсөж болохгүй байгаа. Санаж байгаа. Тэгээд багш нараа маш их санаж байгаа. Шинэ зүйл сурхаасаа илүү хуучин зүйлүүдээ их давтж байгаа. Илүү давтж байгаа. Өөрийгөө одоо шатар тоглол, хүдөр тоглол тэгэл шатрын багштайгаа онлайнаар хичээл хийгээл тэгэл шатрын багш маань гэрийн даалгаварт шатрын бодлого өгдгийг тэднийг хийж өгөөл тэгэл яа бас манай ангийнхан бас зүүнээр хичээл орж байгаа. Тэгэл ерөөхдөө бол тиймэрхүү л байгаа. Тийм ном уншиж байгаа. Одоогийн байдлаар нэг 400 гаруй уудтай ном уншсан байгаа. Одоо 5 дахь 185 уудтай ном уншиж байгаа. Одоо бараг дуусгаж байгаа. Тэгээ минутаар өдөр болгон уншиж байгаа. Тэгээ бодлого бодож байгаа. Өдөр бол 12 тасгал хийж байгаа. Өчигдөр тэгээ хөдөө ирсэн байгаа.
дугаар. Баяртай. Бид дараагийн оролцогч Номон Сундартай холбогдоход тэр маань жаахан нойрон байлаа. Тийм хэдий ч дугууландаа очиж их хичээл хиймээр байна гэсэн юм аа. Зөндөө хичээл хийх. Хаяада алсаж зүгээр. Сүүлдүү хүрээлийс. Итхаавн. Ангасандин. Тэгээд их хичээл хийгээ. Тэгээд анихтэл юм. Бид реалити сурчлагынхаа гол бааtruудтай онлайнаар холбогдож хүсэл мөрөөдлийнхөө төлөө хэрхэн хичээнгүйлэн суралцж байгааг хүргэлээ. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.